Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 30 хоног хоолны дэглэм барихаас гадна өдөр бүр дасгал хийгээд үр дүнгийн үзэхээр шийдлээ. За хоолны дэглэмийн хувьд би ерөнхийдөө шимт хичээлтэй витамин тэнцвэртэй хоол иддэг. Харин нэг том асуудал гэвэл зогсоо зайгүй үедээ орой гиз дөрөв унддаг. Дасгалын хувьд сүүлийн 10 жил боломжоор дасгал хийдэг байж байгаад сүүлийн 1 жил хагасын хугацаанд юу ч хийгээгүй. За миний зорилго нэгдүгээрт нойроо сайжруулах, хоёрдугаар тогтмол дасгал хийдэг зуршилтай болох, гуравдугаарт булчин нэмэх, дөрөвдүгээр тогтмол зөв цагт хооллох зуршилтай болох, тавдугаарт 1 жил хагасын өмнө хийж чаддаг байсан дасгалуудаа хийдэг болох. За миний 30 хоногтой хоолны дэглэм маш энгийн, бүх төрлийн хоол идэнэ, харин орой 6-аас хойш юу ч идэхгүй. Өдөрт 1.5-аас 2 литр шингэн мууна, тэгээд өдөр бүр дасгал хийх болно. За өглөөгөр надад юм идэх зав ер нь гардаггүй. Тэгээд 3 дахь өдрөөс эхлэн би жаахан ч гэсэн юм замдаж хамаагүй болов иддэг болсон. Орой 6-аас хойш юм идэхгүй бол өлсөд хэцүү байх болов гэж бодсон чинь нэг удаа ч өлсөн явдал өртөөсөө гараагүй. Харин зүгээр л амныхаа зугаа гаргах гээд уйсандаа чихэр, кекс, шоколад идэх хүсэл бол төрж байсан. За дасгалын үед би урд нь хийж чаддаг байсан зүйлүүдээ хийж чадхаа байсан байна лээ. Жишээ нь урд нь 40 минут амралтгүй гүйдэг байсан бол одоо 3 минутаас илүүгүй чадахгүй болчихсон байна лээ. За биний хувьд дасгал хийх нь цэвэр толгойн асуудал. Дасгал хийх үед хүн өөрийгөө ялт сурдаг, чадахгүй зүйлээ чадаж өөртөө баталдаг. Үнийг хэлэхэд айдас өөртөө итгэлгүй байдал, янз бүрийн шалтгууд, залхуурал миний тархийг дүүргээд энэ 7 хоногт би өөрийгөө 100% дайчилж чадаагүй. Энэ 7 хоногийг ерөнхийд нь дүгнэхэд амжилттай болсон гэж үзэж байна. Харин 6 дахь өдөр би 6-аас хойш KFC-гийн том шоколадтай милкшейк уугаад нэг аяг үзэм идчихсэн. Тэгээд тэр өдрөө дасгал хийгээгүй. Харин дасгал хийсэн эхний өдрөөс эхлэн миний нойр эрс сайжирсан. За дараагийн 7 хоногт өөрчлөх зүйл гэвэл би хоолныхоо хэмжээг багасгана. Би өөрийнхөө хоолыг иччихэд тэгээд бусад хүмүүсийн бараагүй хоолыг хамаад бас иччихдэг. Тэгээд бараг 2-оос 3 аяг хоол нэг доор иддэг гэсэн үг. Тиймээс дараагийн 7 хоногоос өөрийнхөө тавхтай хоолыг идээд л болов. Бусад хүмүүсийн хоолыг давхар идэхгүй. Дээрээс нь гүйлтийнхээ минутыг нэмнэ. Бас гэртээ дасгал хийхгүй байхыг бодно. Яагаад гэвэл надад ерөөсөө зохион байлээ. Телевизээр үзээд зөв буруу хийж байгаагаа харсаар байтал нөгөө тэр хүмүүс дараагийн дасгал руугаа орчихдаг. Тэгээ би амжиж хийж чаддаггүй. За дараагийн 7 хоног хүртэл түр баяртай.